Hi guys, за дараагийнхаа бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Шинэ мик авсан болохоор voice over хийхэд үнэхээр тухтай таатай байна. Одоо л бичлэгээ тогтмол оруулаад явах болохоор манайхан сайн дэмжиж сабаа дараад байгаарай. Мөн лайк дараад комент сайн бичээрэй. Тагэд хөлтрөг гээд 2013 онд гарч исэн аим шин киног мэдхүү. За ямар ч байсан яриад үгүй. Уг киноны гол дүрүүд болох Даваад, Энэ ялалт, Замлинд, О долгор, болон жүжигчин Цэ Төмөр Баатар, Ж оюун дээр нар тоглосон байна. За тэгээд кинонд орцгоё. Байна уу? Хин байна өөрөө хин бэ? Аа? Юу? Байна уу? Юу? Байна уу? Уг дуудлагаар кино маань эхлэх бөгөөд Даваа, түүний охин Амин, эхнэр Замлин, найзууд болох Туул, Хуйг нартай хөдөө замд явж байдаг. Явсаар замдаа хэсэг зогсож буудлах бөгөөд энэ үед тэднийг киноны эхэнд дуудлага хийсэн их чинд нь очих гэж байгааг мэднэ. Энэ үеэр Даваа эхнэрээсээ одоо энэ газраас хэр хол байдаг вэ хэмээн асуудал Замлин мэдэхгүй байна гэснээ учир битүүлэг явчихнаа. Даваач араас нь юу вэ? Урд нь очиж байгаагүй мүү гэдэл үлдэнэ. Ингэж явсаар бөө манан болсон ой дунд ороод хаашаа явах дээрээ жоохон эргэлзээд байж байтал гинтл 3 дугуйт мотоцикл унсан хүн хажуугаар нь өнгөрөхөд манай хэд ч за зөвл зам юм байна да гэд үргэлжлүүлээ явна. Явж нэг газар зогсоод хартал түрүүний замаараа л эргэлдээд байснаа мэднэ. Ингээд гайхаад байж байтал гинтл машин нь унтраад тэндээ хоноглохоос өөр аргагүй болноо. Шүн дунд Даваа гарan тамхилж байх үед гэрэл гарах ба Хуйгааг дуудаад хартал өнөөх 3 дугуйт дахиад өнгөрөх бөгөөд мань хоёрч араас нь гүгээд гүйцэхгүй өнөө хүн ч тоохгүй яваад өгнө. Гэхдээ хоёр залуу маань энэ хавар айл амтан байна уу харьяа гэд эхнэрүүдтэй хэлээд явдаг. За тэгээд мань хоёр айл амтан хайсаар олохгүй бөгөөд Даваач хүз хүрээд байна буцсан дээр байх гэж буцдаг. Үзэгдэл машинд үлдсэн хэд рүү шилжих бөгөөд Замлингийн охин болон Туул нөгөө хоёр тэндээс ирж байна гихч Замлин л юу ч хардаггүй. Энэ үед хоёр залуу маань буцаж байх бөгөөд түрүүнээс хойш ямар ч айл олдоогүй мөртлөө яг буцах үедээ л нэгэн байшинтай таардаг. Тэгэхээр мэдээж машинд байгаа хэдэд харагдсан хар сүдэр нөхрүүд нь бишээл гэсэн үг. Машинд байгаа хэд ч гайхаад баг зэрэг сандраад байж байтал охин нь аа биш байна. Сонио арцгар юм байна гэд хэлнэ. Замлин ч харахгүй байгаа тул нөгөө хоёртоо та хоёр чинь юугаа хараад байгаа юм бэ гэж хэлэн сандрахтаа машины урд хайрцагаас буу аваад гаднахаа ажиглаад суудаг. Хоёр залуу ч өнөөх айлын хаалгыг тогтсоор байгаад нэг юм онгойлгодгоо. Тэгэд гэрээ эзэгтэйгээс төглийн хөндий гэж газар хаана вэ гэхэд энэ төглийн хөндий л гин. Манай хоёр ч төрсөн гэд уучраа хэлэхэд гэрээ эзэгтэй манад хоноод яваа л гэх бөгөөд яг энэ үед нь ой дундаас эмэгтэй хүн хашгирах чимээ гарч манай хоёр хам хум гүйж ирэн яасныг нь асуухад Яасан бэ? Аваа. Яасан бэ? Та зүгрүү. Аваа, амир муухай муур машины урдуучаад самсамартаад байсан. Би юу ч хараагүй. Мэдгүй нэг тийм санаа хар амтан байсан. Та нар машина эргүүлсэн юм уу? Машин ассан юм уу? Гүчи чи юугаа яриад байгаа юм те? Үгүй бид нар чинь тэндээс ирээд дээш мандуу хараа зогсцоогоо үстэй. Одоо тэгээ яахлаараа ирсэн зүглөгөө хараа зогсцсон байдгийг. гих мэт нэлээд эвгүй зүйлс тохиолдсон байдаг. Даваач бусдыгаа тавьшруулаад тэд нөгөө айл руу явнаа. Явж байтал машинаа хальт шалгаад үлдсэн Хуйг араас нь ирээд буу хаана байна гэж асуухад Замлин авснаа хилэн буцааж өгнө. Даваач яагаад бууг нь авсан юм бэ? Ашиглаж чадахгүй сум алдвал яана гэхэд яагаад чадахгүй гэж хэрэгцээнд гарвал юу ч хийх болно гэж авд юм да. Энэ Замлин ихтэй бүр нэг л эвгүй. За тэгээд цааш явж байх замд охин нь гинтл энэ бишрлийн хүү гэхэд Замлин нэлийн сандарсан байдалтай яаж энэ нэрийг мэдж байгаа юм бэ? Зүудэлсэн юм уу гэхэд үгүй өөрөө хэлсэн юм аа. Бас хурдан ирээрээ. Эрэхтээ заавал ээжтэйгээ ирээрээ гэсэн гэт юм да. Тэгээд Даваа юун бишрэл вэ? Тэр нь хийн гэхэд Замлин манай эгчийн хүүхдээ л гэдэг. Яаж ч мэдсэн байгаа юм бүү мэд. За тэгэд нөгөө айлдаа ирнэ. Энэ айлын эзэгтэн дүр тоглосон жүжигч оюун даргаа өгтөж авна. Энэ дүрээс бол багтаа амар айдаг байлаа шүү. За тэгэд насангийнх гэдэг айл хайж явнаа гэж хэлэхэд чив чимээгүй цайнуудыг л зогсчдөг. Энэ үеэр охин нь дахиад бишрэл гэх хүүгийн талаар яриад эхлэх ба энэ үед нь гэрээ эзэгтэйгч нэг эвгүй хараал өнгөрнө. Аав ээж нь ч загнаад болиулнаа. Ингээд Даваач гарчгаад ирэх гэх бөгөөд гарсныхан дараа Замлинд гэрээ эзэгтэйгч хүүхдгүй байх хэцүү шүү. Хүүхдийг хайрлах хэрэгтэй л гэдэг. Тэгээд тэдэнд цай хийж өгөх болноо. Цаа.
Халуунаа шүү сайн үлээж байгаа дуугараа за. Амаа түлж шүү сайн үлээ. Ихтэнд тийш үлээ штэ. Яа навчлаарай. Та нар ямар айл ирж байгааг гэлээ? Насангийнхыг миний ихч байгаа юм л да нэг жаахан хүүтэйгээ амьдэрдэг юм. Мэдэхгүй маа. Танай энэ хавьд машин засчих хүн байдаг болов уу? Нөхөр маань төө орох гэж явчихсан байгаа. Өнөөдөртөө ирэх баха. Тэгээд учрыг нь олчих байлгүй. За тэгвэл ашигт. За. За баярлалаа. Хэдүүлээ машинд очив юм тий. Юу гэсэн юм бэ? Машинд чинь тоохгүй шүү дээ ингээл. Үгүй. Тэгвэл тоо явах хэвээр. Бид гурав энд ханчаад өглөө эдний үнийг ирэхээр аваад яваад чи. Чи яава? Туула яасан бэ? Туула. Чи яава? За манай гуравч нөгөө айлдаа унтаж байх ба охин нь ямар нэгэн чимээ сонсоод сэрчихнэ. Тэд сэрээд явж ийснаа барьж яваа бөмбөг нөгөөгчүү шидээ наадын тэгснэ инээ зогсч мөсөөд тэд явж байгаад нэг өрөөнд орох үеэр нь замлин сэрээд араас нь ортол буланд нь нам зогсчихсан байдаг ба замлин тэврээд эргээд харахтаа хан дээрх зургийг олж харах бөгөөд ялангуяа нэгэн хүүгийн зургийг хараад царай нь хөвс хийгээл явчихсан тэр. За тэгэд үзэгдэл шилжин туул хоёуг хоёрыг харуулнаа. Ийм зүйл болсны дараа даваач нойрноосоо сэрэх бөгөөд замлин охиноо тэврэн ирж байгааг гайхан асуухад юу ч хариулахгүй тул даваа гарахаар болдог. Даваач гадаа тамхилж байх ба нэг хүн харагдах шиг болохоор нь хуйгаа юу гэд ажиглаж байгаад эргээд хартал түрүү хуйгаагийн машины цонхоор хардаг ах зогсож идэгөө. Манай хүнч зочиод унчих бөгөөд уучлалтгүйн унгаасан хасаагаараа аваад дахиад харахад мэдээж л алга болчихдог. Ингээл гайхс амтан гүгэд ороход түрүүний ахын цуг өлгөөтэй байх ба цунаас нь цус тусалж байхыг хараад ихнэр хүүхдээ харахад 50 л унтчихийдэг. Ерөн л байдал нэг л яозгүй байгаад бол ихнэрээс сэрээ машин руугаа очиж байгаад юу болсныг тайлбарлийгээд охинооч сэрээх гэж үзэн явах гэж нилээн л оролдоно.
Гэвч замлан ямар байвал өөрөө яв би энэ охинтойгоо үлдэн гэд ерөн л бүрний хачин их тайвар гаргаад идэг. Манд хүн ч ихнэрээ алгадаж аваад хүүхдээ тэрвэн яруу сан руу машин руу гүйх ба машин байсан газар очтол хоёрыг туул хоёр алга болсон байдаг. Даваа нилийн гайхаж тэрүүгээр эргэлдэж байгаад буцаад нөгөө байшин дээр очтол зүгээр л нэг балгас болсон байдаг. Бөгөөд даваа сая л нэг тэрч аваа хүүхдээ анзаарах үед охин нь ягаад ч юм нас барцсан л байдаг. Юу болоод баахан сони юм болчвоо гэтэл зүүд байжээ. Мань хүнд сэрээд арай тавшраад гэрээ эзэгтээд юм зөөхтөн туслах ба энэ үеэр тэдний хооронд нэгэн хачирхалтай яриа өнгөрнө. Гэрээ эзэгтээ даваад их нэртэй нь өөрт чинь хизээч үннээ хэлж байгаагүй. Та түүнийг яг хэн гэдгийг мэдмээр байна уу? Би туслая. Энд ихнэрийн чин талаар бүх үнэн байгаа гэд нэгэн дэвтэр өгчгөөд явчихна. Намайг бишгэлдэг. Би 10 настай. Өнөөдөр миний төрсөн өдөр. Тэр өглөө би халуурч ээж аав хоёр намайг эмнэлэг рүү авч явсан. Гэхдээ бид нэр эмнэлэгт очиж чадаагүй. Надтай ярилдаач. Чи хаана? Хаваа! Чи хараа сайхан байгаа үз шамата. Чи бид хоёрын хүүхэд биш. Чамайг ээж чинь хаяад явсан. Мутаж ив. Чамаас үлч. Энэ бүхэн болчихлоо юм. Гэхдээ тэр хүний төрсөн ээж биш юм байна лээ. Би төрсөн ээжтэй гологдсон. Хаягдмал хүүхэд. Миний ээж намайг мартчихсан. Одоо би цар ганцаараа үлдсэн. Ээж, би танаа ямар их санаж байна. За ингээд уг айлд юу болсон мэдэх ба буцаад өрөөнд орох гээд хаалганы засраар хартал ихнэр нь өнөөх айлын хоёр сүнстэй суудсан мах түүхийгээр нэдчихэдэг. Дахиад орилтол дахиад сэрчнээ. Сэрээд эргэн тойрноо хартал өглөө болсон байх ба нөгөө айл бол зүгээр л балгас идэг. Ямар гэжийн газар хончвоо гэд гайхах бөгөөд энэ үед охин нь байхгүйг мэдэн ойгоор нэг хайж авч агаад машиндаа хонсон хоёр дээр ирээд асуудал мэдээж тэр хоёр мэдэхгүй. Тэгэд замлан хиндэж өгөхгүйгээд дахиад л учир битүүлэг үг хэлснээ хуйгаагийн бууг нь аваад явна. Явсараагаад нөгөө балгас руу ортол хаалга нь хаагдсанаа харанхуй руу болчихно. Тэгэл миний охиныг үгүй бол энэ ёрын балгасыг чинь шатаачин шүүгээ зөвхрөнгөө баруу уйлж байтал охиныхын чимээ гарах боловч байдаггүй. Яг энэ үед даваа охиноо хайн ой дундуур гүйж нэг юм олоход ашгүй л амьд байдаг.
За тэгэд үзэгдэл буцаад сүнс шүглсэн балгас руу шилжнэ. Охиныг өг. Үгүй би чамайг алаш. Би аль хэдийн өгч ирсэн. Чи намайг хайна гэж бодоо. Надад зөвхөн миний охин хэрэгтэй. Чи миний охиноор яах гээд байгаа? Би чиний охиныг аваагүй. Тэгээд өөр хин авсан гэж. Амдыг хацарч аимшигтай байгаа биз. Хинч хизээч чи тэгээд надаас юу хүсэж байгаа? Хүүхдээ ав. За ингээд замлан өөрийгөө бууцнаар нас бараад Диважин ч юм уу хаан ихтэй нэг газар хүүтэйгээ ярилцаж ойлголцоод кино маань төгсдгөө. За товчхондоо юу болсон бэ гэвэл замлан хүсээгүй жирэмслэлтээр хүүтэй болсон бөгөөд хүүг нь их чинь хүнд үргүүлсэн. Нэлээ олон жилийн дараа хүүгийнх нь бие өвдсөн тул замланг дуудсан. Гэвч өмнөх амьдралынхын талаар нөхөр болох даваа мэдэхгүй тул замлан хамт явахдаа дургүй байгааг киноны 2-3 хэсэгт илт харагддаг. Хүү бишрлийн биеийн өвдөөд өргөж авсан аав ээж болох оюун дайр Төмөрбаатар нарын бүтээсэн дүр имлэг авч байхдаа хосолдоод өргөж авсан ээж нь үхчихдэгэ. Үүнд нөхөр нь зочирдоод бүр солиорч эхнэрээ өгсөн хүлээн зөвшөөрч чадахгүйгээр зогсохгүй үхэлт нь өргөж авсан хүүгээ буруутгаж эцэс үлд нь амиа хорлсон байдаг. За тэгээд бишрэл өлсөж үхсээ. Энэ нь замлан болон даваагийн охиныг хэлсэн бишрэл их өлсдөг гэсэн, өлсөндөө хархны мах иддэг гэсэн гэдэг үгнээс ойлгогдно. За тэгээд сүнс шүглсэн балгаст төөрч ирээд хонсон замлан үлийн үрээ идэлж эцэст нь үхтгээл гэсэн үг. За манай хэд тэгээд баг бахта энэ киног үзэж байв уу? Таалагдж байсан уу? Комментэд өчээрэй. Мөн яриулмаар байгаа киногоо комментээр болон Instagram руу DM бичээрэй. Линкийг оруулъя. Тэгээд бичлэгийг маань үздэгт баярлаа. Баяртай. Бас таалагдсан бол лайк дараад коммент хийрэй.